Орхон аймагт 7 хоногт дунджаар 60 гаруй хүүхэд төрдөг байна. Аймгийн бүсгийн онцлог эмчилгээний төвийн Няран тасагт 10 шарлагын аппараттай хэдий ч жил ирэх тусам тус тасагт төрөх эхийн тоо нэмэгдэж байгаагаас гадна шаарлалтаа нэрээ их бага учраас Баянбулгийн хөгжил төрийн бас байгууллагад хүсэлт гаргасан байна. Тус аппаратыг Баянбулгийн хөгжил төрийн бас байгууллага болон Орхон Чандаман компани хамтран хандивсан юм а. Манай төрх тасагт нийт одоо жилдээ нэг 2700 орчим няраа төрдөг. За 2700 няраа орчмын нэг 500 орчим нь одоо нөгөө арьс салсан шарлаад бутаа эмчилгээ гэдэг аппаратыг хэрэглэдэг байгаа. Тэгээд энэ аппарат бол манай няраа тасагт бол одоогоор л 10 байдаг. Тэгээд сая одоо нөгөө Баянбудаг багийн хөгжил буюу төрийн бүс байгууллагын Улаанхүү гэдэг хүн манай тасагт одоо бутаа аппарат бэлгэлсэн байгаа. Тэр нь бол одоо маш их хэрэгтэй аппаратны нэг байдаг. Төрөх тасагт бол төрөх болон Няран тасаг бол тоног төхөөрөмжөө хүрэлцээ бол одоо зөндөө олон аппаратууд хэрэгтэй л байна л да. Гэхдээ аппарат бэлгэлсэн гэдэг бол бас нэлээд том аппарат, нэлээд одоо хэрэгтэй аппарат бэлгэлсэн байна. За тэгээд шарлалт гэдэг маань ер нь яадаг юм гэхээр нийт одоо төрсэн ээжүүдийн хүүхдүүдийн маань болохоор нэг 70-80 орчим хүүхэд нь одоо эрүүлэр эмгэг бишээр шарлж идэг. Зарим хүүхдүүд нь яхаа гэхээр эмгээр шарлж идэг гэдэг. Тэгээд шардлагын аппарат маань яадаг вэ гэхээр шарлалтыг одоо буулгаад арьсны байгаа шарлалтыг буулгаад баашийг сулгаж гаргадаг тийм чухал аппарат байхгүй. Гол эмчилгээний одоо эмгэг жамын гол аппарат. Байгууллага хатлаар танилцуулчихъя. Манай байгууллага Баянбулаг багийн хөгжил төрийн бүс байгууллага маань 2011 онд байгуулагдсан. Орхон аймгийн иргэд болоод нийгэм чиглэсэн үйл ажиллагаанууд явуулж байна. Орхон аймгийн Бойттой 2015 оноос хамтарч ажилласан. 15 оны 11 сард бүсийн онцлогын эмчилгээний төвийн дотрын тасгийг бүрэн засвар хийж зарим тоног төхөөрөмжүүдийг шинжилсэн байгаа. Өнгөрсөн онд мөн нийцэл өрхийн эмнэлэгт бол Няран шарлагын аппарат бэлгэлсэн. Мөн Сэхэний тасгийн амьсгалын аппарат дутагдaltaй байсан учраас Бойтоос өсөлт ирсний дагуу бид нар амьсгалын аппаратыг нэг амьсгалын аппараттай байсныг дахиж нэмэгдүүлж 2 болгосон. Энэ бол нэг шаардлагатай аппарат байсан. Мөн өнөөдөр бүсийн онцлогын эмчилгээний төвийнхаа дотрын төрх эмнэлэгт бол Няран шарлагын фото аппарат мөн хүлээлгэж өглөө. Энэхүү аппаратыг хүлээлгэж өгөхөд манай Орхон Чандаман компани захирал Урилгын өсөх баяр маань энэхүү аппарат хүлээлгэж өгөхөд хандив өгсөн байгаа. Тэгэхээр энэ завшааныг ашиглаад Орхон Чандаман компани захирал өсөх баярт талархснаа нийт төрх эмэгтэйчүүдийнхээ өмнөөс илэрхийлье. Мөн манай байгууллагын хувьд дотрын тасгийн 8 совилогчийг бол энэ сард Улаанбаатар хот руу мэргэжил дэвшлүүлэх сургалтанд явахад нь дэмжлэг үзүүлж явууллаа. Тэгэхээр энэ мэтчлэн ажлуудыг бол хийдгээ. Цаашид үргэлжлүүлээд Орхон аймгийнхаа иргэд нийгэм чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлээд хийх болно. Мөн тус байгууллага Даваат багийн иргэн Бачаргалын хүсэлтийн дагуу Орхон Чандаман компанитай хамтран иж бүрэн өргөө цагаан гэрвийг хандивлаа. За манай төрийн бүс байгууллагч нь төвшин байгууллагтнаас хойш одоо 7-8 жилийн хугацаанд 20 хэд ийм сайн үйлсийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн сайн үйлсийн үйл ажиллагаанд маань Орхон Чандаман компани өсөх баяр захирал хандивлагчаар оролцсон байгаа. Тэгээд Бачаргал гээд энэ Даваат багийн иргэн маань үүлээс хойш манай төрийн бүс байгууллагын нэр дээр миний нэр дээр албан хөсөлтөд өргөдлөө өгсөн байгаа. Тэгээд өсөх баяр захиралд хандсанаар харин энэ удаад энэ сайхан хээтэй 6 хантай энэ том гэр бүрэн хэрэгэлтэйгээ ингээд шийдэгдэж өгч байна. Тэгээд Бачаргалагч маань энэ 5 хантай жижиг гэртээ 14 үл амьдардаг гэж 8 том хүн 6 жижиг хүүхэд амьдардаг. Гэртээ болгож өгсөндөө бас баяртай байна. Баянбулагын хөгжил төрийн бас байгууллагатай гэртээ болгож өгсөнд маш их баярлалаа. Ажил төрлөг гэдэг хүн байхгүй. Манайх ам бол 14 амьдардаг хөргөчүүлтэйгээ АЦЦ нартайгаа
Өгөн бит хоёр хоёлаа тэтгүртэй. Тэгээд энэ хүүхдүүдээрээс сургууль соёл төгссөн хүүхд байхгүй. Тэгээд энэ тэнд кондукторын ажил хийж явж байгаа л тэгээд одоо дулаархаар зэрэг тэгэл ажилд явна гэж хот хүрээ явцгаадаг түрүүч нь явдсан байна. Дараас нь одоо нэг 2 охин явах гээл байж нэг охин манай дууны маргааш бас 5-6 сар төрдөг. Тэгээд энэ хүүхдүүдийн хараад би гэртээ байжтیں۔ Баянбулгийн хөгжил төрийн бас байгууллага 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 28 удаа сайн үлсийн аяныг санаачилжээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллага руу чиглэсэн сайн үлсийн аяныг 5 удаа зохион байгуулсан байна.